Hi guys, Positive Pulse-ийн админ английн багш Прүцгэн байна. За тэгээд түлээ энэ видеогоор хамтдаа bbc.com-оос нэгэн мэдээ унших болно. Энэ бол энэ ойролцоогоор B2 нэмэх төвшний мэдээ. Тэгтээ үүнийг бол уншихад английн төвшин чи ямар ч байсан гэхэд ойлгох болно. Би бүх зүйлүүдийг нь удирданд дагуулan замчлах болно. Тэгээд энийг ерөөхдөө дагаж уншснаа та бүхний дүрм, үгийн баялаг, өгүүлбэрийн бүтэц, мөн дуудлагаас ерөөхдөө дагаж уншаад бас сайжруулах боломжтой шүү. За тэгээд уншиж эхэлцгээе. Бидний гарчиг бол энэ I left my wife and twins behind. За энэ дээр тэгэхээр юу гэсэн үг юм бэ гэхээр left behind гэж юу гэсэн үг юм бэ гэхээр энэ болохоор орхиж явах гэсэн үг. Орхиж явах. За орхиж явах. Тэгэхээр энэ өнгөрсөн цагаар орхисон байна. За хин юугаар орхисон юм бэ гэж бодоод үзэхээр за энэ нэг залуу байна тийм ээ. Хинийг орхисон гэж байна. Эхнэрээ and twins behind бүр ихрүүдээ орхисон байна. За тэгэхээр энэ болохоор би ингээд бас шинэ үгүүдээс тэгтгэлж аваараа би бас ингээд үлдээгээд явчихъя. За тэгэхээр энэ дээр нь болохоор энэ юу гэсэн үг юм бэ гэхээр орхиж явах. Өнгөний орж болох юм тий. Орхиж явах гэсэн үг шүү. За. Why this Nigerian man fled South Africa? За ягаад энэ Нигер залуу South Africa-гаас явсан бэ гэж тийм ээ. За Нигер хүн чинь Нигертэй амьдардаггүй South Africa амьдардаг байсан юм байна. Тэг тэрнээсээ явсан юм байна. За энэ дээр болохоор fled гэж үг байна тийм ээ. Fled. За fled бол за энэ юу гэсэн үг юм бэ гэхээр энэ бол зугтах гэсэн үг. Зугтах. Escape гэдэг жоохон төстэй. За ингээд зугтах гэхийг бол fled. За Өмнөд Африкаас зугтсан байна. За дааш гарыг. Richard Otoro says returning to Nigeria and starting again was a better option. За Richard Itaro нэлэхээр залуугийн нэр юм байна шүү гэн тийм ээ. За Richard Itaroгийн хэлснээр за Itaro болохоор энэ хүн байна. Itaroгийн хэлж байгаагаар returning to Nigeria and starting again was a better option. За тэгээд Нигер лүгээ болохоор буцаж яваад ахин эхлэх нь илүү дээр сонголт боллоо гэж тийм ээ. За тэгэхээр энэ дээр нь болохоор better option гэдэг нь энэ дээр сонголт илүү дээр сонголт байсан байна. За returning гэдэг нь болохоор буцаж явах гэсэн буцах. За тэгэхээр маань болохоор яасан юм бэ гэхээр Нигер залуу Өмнөд Африкт очиж ажиллаж байгаад ч юм уу тий. Тэгээд Нигер рүү буцъя гэж утсан юм шиг байна. Nigerian Richard Itaro is not sure when he will see his twin children again. За Itaro болохоор яаж вэ? Not sure. За sure гэвэл итгэлтэй гэсэн үг. Итгэлтэй. Тэгэхээр not sure гэвэл итгэлгүй гэсэн үг шүү. Итгэлгүй. За тэгэхээр итгэлгүй байна. Юунд итгэлгүй байгаа юм бэ гэхээр итгэлгүй. When he will see his twin children again. Хизээ энэ ихрүүдээ харахаа сайн итгэлгүй байна. Мэдхгүй тий. За доошлоо. Fearing for his safety as the anti-migrant protests cranked up in South Africa this year, 47-year-old left his family and business behind in Johannesburg and boarded one of the voluntary
repatriation flights to Nigeria in June. Зөө ямар олон шинэ гарч ирнэ. За тэнд байна. За fearing for his safety. Аюулгүй байдлынхаа төлөө гэсэн үг шүү. Аюулгүй байдал гэсэн үг. Аюулгүй байдлынхаа төлөө айгаад as the anti-migrant protests cranked up. За энэ дээр нь болохоор ямар протест юм бэ? Anti-migrant гэдэг нь болохоор цагаачлалын migrant бол цагаачд гэсэн үг. Anti-migrant гэдэг нь болохоор цагаачдын эсрэг протест. За тэгэхээр энийг олж юу гэж ойлгох юм бэ гэхээр цагаачдын эсрэг бослог гэсэн үг л дээ. Бослог гэсэн үг. За cranked up in South America. За дахиад шинэ гарч ирнэ. Crank up гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэхээр нэмэгдэх гэсэн үг. Тэ нэмэгдэх үед 47-year-old. За 47 настай нэр left his family and business behind. За ганцхан юугаач халаагүй тийм ээ. Гэр бүлээ болоод бизнесээ Johannesburg гэж уншдаг. Johannesburgт орхисон. And boarded one of the board гэж өгсөн юм бэ гэхээр онгоцон суухыг болохоор board гэж хэлдэг. Board. За boarded. За амар онгоцон суусан юм бэ гэхээр voluntary repatriation. За буцах гэсэн үг. Буцах нислэгт. Тэгэхээр сайн дурын буцах нислэг гэж байгаа шүү байна. Сайн дурын буцах нислэгт гэж суулаа. За дашари. He is just one of the many experiences that's fueling diplomatic tension and threatening to rupture relations between South Africa and other countries on the continent. За тэгэхээр энэ дэр юу болж байна гэхээр за he is one of many experiences. Тэр болохоор олон иймэрхүү одоо нөгөө тий хүн тохиолдож байгаа. Энэ болохоор туршлага шүү. Туршлага үйл явдал гэж ойлгож байгаа. Үйл явдлуудын нэг юм аа. That's fueling diplomatic tension. За энийг үзье. За diplomatic tension гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэхээр дипломатын tension гэдэг нь дипломатын одоо нөгөө ямар харилцаа гэхөө дипломатын таагүй харилцаа гэсэн үг шүү. Таагүй байдал гэсэн үг. Дипломатын таагүй байдал. За fueling гэдэг нь болохоор юу гэсэн юм бэ гэхээр fueling гэдэг нь болохоор тос нэмэх гэсэн үг. Тос нэмэх. За тэгээд таагүй харилцаанд бол тос нэмж гинэ гэсэн үг. And threatening to rupture relations between South Africa and other countries on the continent. За тэгэхээр түүний энэ одоо үйл явдал нь хоёр улсын хоорондох дипломатын таагүй харилцаанд болохоор яаж вэ? Тос нэмж гинэ гэсэн үг. Таагүй байдал. And threatening to rupture threatening гэж өгсөн юм бэ гэхээр threaten бол занал хийх гэсэн үг. Аюулд оруулах гэсэн үг. Аюулд оруулах гэсэн үг шүү. За аюулд оруулах гэсэн үг. За аюулд оруулах гэж байгаа. За юу аюулдах нь rupture relationships гэж байна тийм ээ. Rupture relationships. Rupture бол ерөнхийдөө бол яг нь тасдах, урах гэсэн үг. За энийг нэг ингэхгүй бол. За rupture relationships. За тэгэхээр rupture relationships гэхээр юуг урах юм гэхээр харилцааг гэмтэх гэсэн үг. Харилцааг гэмтэх. Гэмтэхэд ерөнхийдөө аюулд орж байна гэсэн үг тийм ээ. Юуны хооронд юм бэ гэхээр South Africa, Өмнөд Африк болоод
on the continent. TV-ийн бусад улсуудын хооронд ойлгож байна. Tens of thousands of foreigners have left the country over the past 2 months. За, хэр их хүмүүс явж байна вэ гэхээр tens of thousands of гэхээр юу гэсэн үг вэ? Thousand бол 10,000 гэсэн үг тийм ээ. Тэгэхээр хэдэн 10,000 гэсэн үг. Хэдэн 10,000. Хэдэн 10,000 гадаадууд улсаа энэ улсыг ерөнхийдөө орхисон. Хизээ ихээр over the past 2 months. Сүүлийн 2 сарын хугацаанд. За, гэр бүлээ ингээ орхисон байх нь байна шүү дээ. За, энийг үзье. It was painful for me to leave the person who is my best friend. За, хэнийг орхисон гэж байна. Энэ болохоор яасан бэ? Түүний хувьд painful байсан байна. Юу painful байсан бэ? Тэгэхээр painful гэдэг нь болохоор яах нь вэ? Намайг өвдүүлсэн бай, тийм ээ? Өвдүүлсэн. Юу өвдүүлсэн бэ гэхээр leave the person who is my best friend. Хамгийн сайн найз болох хүнийгээ орхих нь намайг ерөнхийдөө шаналгасан байна. Tells BBC with tears welling up. За, tears welling up гэж юу гэсэн үг юм? Tears welling up гэдэг нь болохоор нулимс цийлгэнэх гэсэн үг. Нулимс цийлгэнэх. Тэгэхээр нулимсаа цийлгэнүүлэн хэлсэн байна л да. Надад л хэцүү байна гэдэг. As he reflects on saying goodbye to his South African wife. За, as гэдэг нь болохоор зуура гэсэн үг. Зуура. Яах зуура гэж байгаа юм бэ гэхээр reflects on saying goodbye to his. Reflect on гэдэг нь болохоор яах нь эргэн дурсах гэсэн үг. Дурсах. За, тэгэхээр энэ дээр дурсаж штэ. Юуг дурсахтаа ингэ нулимсэн цэйлгэнэд байгаа юм бэ гэхээр Өмнөд Африкийн эхнэртэй баяртай гэж хэлэхдээ бол нулимсэн цэйлгэнсэн байна. Тэгээд үлдчихээр бол алуулах гал байсан юм байна л да. Айгуул маш хэцүү байсан баг. Over the 15 years he had built up a car dealership business. За, over 15 years 15 жилийн хооронд тэр яасан байна? Built up a car dealership business. За, car dealership business гэдэг нь болохоор юу гэсэн үг вэ гэхээр энэ нь болохоор машины худалдааны бизнес гэсэн үг. Машин зарах бизнес. Машин зарах бизнесийг болохоор мань хүн built up гэдэг нь болохоор бүтээсэн байна. Бүтээсэн байна. I bought a home and created a family. За, мань хөр яасан бэ нөр? Гэр байшин худалдаж авсан байна. Гэр бүл зохиосон байна. That's now all gone for him. За, бүгдээрээ яах нь вэ? Бүгдээрээ яваад өглөө түүний хувьд бол. Бүгд байхгүй болсон. Itoro became target of harassment, but his wife was not spared the intimidation. За, тэгэхээр тэр болохоор яасан байна? Target of harassment. Түүний тэр болохоор harassment гэдэг нь болохоор юу гэсэн үг вэ гэхээр түүнийг болохоор дээрлэх гэсэн үг л дээ. Дээрлэх. Тэгэхээр тэр болохоор дээрлэхэлтийн юу болсон бэ? Дээрлэхэлтийн таргет гэдэг нь болохоор бай болсон байна. Дээрлэхэлтийн бай болсон болохоор but his wife was not spared intimidation. Intimidation айлган сүрдүүлэх гэсэн үг бас intimidation гэдэг нь. Эхнэрийн ч гэсэн ихэд айлган сүрдүүлсэн байна. Айлган сүрдүүлэлт тийм ээ. Айлган сүрдүүлэлт. Явжээ. He says his neighbors told her. За, тэгээд тэр хэлэхдээ түүний хөршүүд нь түүнд you are married to a Nigerian. Чи Нигер хүнтэй гэр бүл болсон байна.
Those of you who are married to Nigerians, we are supposed to arrest you people. За those of you гэдэг нь болохоор та нарын тэд нар гэсэн үг тийм. Та нарын нигерчүүдтэй гэрэлсэн нөхдүүд нь we are supposed to arrest you people. Та нарыг болохоор яах нь вэ? Supposed to гэдэг нь болохоор юу гэсэн юм гэхээр ерөнхийдөө бол үүрэгтэй гэсэн үг л дээ. Энэ дээр бол үүрэгтэй гэсэн үг. Тэгэхээр нигертэй гэрэлсэн та нарыг бол бид нар яах нь вэ? Яах үүрэгтэй гэж байна? Arrest. Arrest гэж юу гэсэн үг юм? Arrest бол баривчлах үүрэгтэй гэсэн үг. Баривчлах үүрэгтэй болсон байна. За. You guys betrayed us. You guys betrayed us. Та нар биднийг яасан байна? Та нар биднийг бидээс урвсан. Betray бол урвах гэсэн үг. Урвах. Тэ. Don't betray me. Миний намайг урваач тэ. Урвах гэсэн үг. Та нар биднээс урвсан. Go and leave the country with your husband and don't be here. Yo. Leave the country. Улсаас гар. With your husband. Нөхөртэйгээ хамт. Don't be here. Don't be here. Энэ битгий бай гэсэн тэ. Itoro was baffled. Baffled гэж өгсөн юм. Baffled гэдэг нь болохоор гайхшрах гэсэн үг. Гайхшрах гэсэн. Гайхширсан. Wow. My family was just a small family, which was beautiful and peaceful. За манай гэр бүл бол яах нь вэ? Зүгээр л нэг жижигхэн гэр бүл байсан байна. За энэ нь which was гэдэг нь болохоор яах нь вэ? Which was гэдгээр юуг тодорхойлт юм бэ гэхээр which was гэдгээр нэмэлт яхан тодорхойлолт ирж байгаа гэсэн. Нэмэлт тодорхойлолтыг ингэж хэлдэг л дээ. За тэгэхээр ямар гэр байсан гэхээр үдсгэлэн амар тайван жижигхэн л гэр бүл байсан. I had no issues with anybody. Issue гэж өгсөн юм. Issue гэдэг нь болохоор асуудал гэсэн үг. Ерөнхийдөө problem гэсэн үг. Асуудал. Би хинтээж асуудал үүсгэж байгаа жирийн нэгэн залуу байсан тий. Тэгсэн чинь ингээд гар мар гэд занал хийсэн байна. Бас хэцүү юм да. За тэгээ нэг хөөстүүлээ. The pressure became too much. Pressure гэж өгсөн юм. Дарамт. Дарамт нь бүр дэндүү их болсон. If I go home and start all over again, it's better than being here. За. Start over гэж үгсэг. Start over гэдэг нь ахин эхлэх гэсэн. Ахин эхлэх. За хэрэг би ингэ буцаж яваад ахиа эхлэх юм бол энэ байснаас илүү дээр тийм ээ. Ингэж дарамтлуулж авах. Ингэж амьдралаасаа айх тийм айц байхгүй. За нэг иймэрхүү бослого болсон байна өмнөд Африкт. Save your country, save your future generation тийм улсаа ингээ авраач гэдэг. Marches calling for undocumented migrants to leave reached a crescendo at the end of June. За тэгэхээр march гэдэг нь юу юм? March гэдэг нь болохоор жагсаалууд. За жагсаалууд ерөөхдөө бол яаж вэ? Эхэлж байна. Ямар жагсаалууд эхэлж байгаа юм бэ? Calling for undocumented migrants. За undocumented migrant гэдэг нь болохоор яах нь вэ? Ерөөхдөө бүртгэгдээгүй гэсэн үг. Бүртгэгдээгүй хинүүд үлээ бид нар сайн migrant гэж үзсэн. Migrant бол хин гэхээр цагаачд гэсэн. За тэгэхээр энэ дээр болохоор бүртгэлгүй цагаачд гэсэн үг шүү. Бүртгэлгүй цагаачд бол undocumented. За бүртгэлгүй цагаачдыг болохоор одоо ингээд яаж вэ? Цагаачдыг явуулах гэсэн.
to leave. Яв гэж ерөнхийдөө бол жагсаалууд бол ерөнхийдөө ядаж дуудаж тий. Дуудаж. Тэгээ иймэрхүү одоо жагсаалууд болохоор сүүлдээ бүр crescendo болж байна хаа. Crescendo гэдэг нь болохоор бүр өндөр цэгтээ хүрлээ. Одоо ингээд дуу дуулж байхад одоо ингээд оргил цэгтээ хүрдэн шээ тийм ээ дуу дуулж байхад. Дахилтандаа хүрдэг гэдэг шиг тийм ээ. Тэгэхээр энэ болохоор оргил цэгтээ хүрж байна. Crescendo гэдэг нь болохоор ингээд дуу явж байгаа л хамгийн одоо оргилдоор хүрч байна. За тэгэхээр энэ нь болохоор хүмүүс яв бидний усаас зайл гэж байгаа нь болохоор бүр оргил цэгтээ хүрлээ гэсэн үг тийм ээ. Оргил цэгтээ хүрлээ. За цаашаа үзье. But the businessman says Nigerian High Commission would not let his wife and children travel with him. За тэгээ нөгөө нэг бизнес эрхлэх залууч хэлэхдээ Нигерийн High Commission гэж үгсэг. High Commission гэдэг нь болохоор High Commission болохоор өндөр албан тушаалтан гэсэн үг. Өндөр албан тушаалтан гэсэн. За тэгэхээр яг төрийн албан тушаалтан болохоор хэлэхдээ эхнэр хүүхдүүдийн хамт явуулахгүй гэсэн юм байна. За he describes leaving felt like a movie where someone boards the helicopter, flies out of a besieged city. За he describes тэр дүрслэхтэй тэр юу гэж дүрсэлсэн бэ гэхээр явах нь ингэж санагдсан байна. Яг яаж санагдсан гэхээр яг тийм кино шиг санагдсан байна. Тэр кинонд нь болохоор where гэдэг нь кинонд нь гэсэн үг шүү заа. Кинонд нь би ингэж тийм холбоосуудыг хүмүүс ойлгодоггүй болохоор movie араас where гэж байгаа юм чинь кинонд нь гэсэн үг. Кинонд нь хин нэг нь сүүлчийн одоо нөгөө яах нь сүүлчийн нисэх онгоцонд биш нөгөө нисэг тэргийн сууж байгаа юм шиг тийм кино шиг харагдсан байна. Юунаас юм бэ гэхээр besieged city. Besieged city. За besieged city гэдэг нь болохоор яах нь besieged city бүслэгдсэн хот гэж байгаа. Тэгэхээр одоо ингээд бүслэгдсэн хот тундаас ганцхан өөрийгөө ингээд онгоцон суулгаад эхнэр хүүхдэд орхиж байгаа юм шиг тийм кино шиг энэ хөдөө санагдсан байна. Хэцүү амьдрал юм да энэ одоо ямар хэцүү юм бэ? I wish I could have just begged people from the embassy and said. За би ерөнхийдөө хүсэж чинь тий. I wish гэдэг нь би болохоор I wish гэдэг нь энэ дээр юу гэсэн юм бэ гэхээр тэгсэн ч болоосоо гэсэн үг. Яасан ч болоосоо гэж хүсэж байгаа юм бэ гэхээр одоо нэг үзье. Яасан ч болоосоо гэж хүсэж байна гэхээр санч болоосоо гэх нэг юм ийм нөхцөлийг болохоор I wish гэж хэлдэг шүү. I wish. За яасан ч болоосоо гэж болохоор I could have just begged the people. Begged гуйх тийм ээ? Гуйх. From the embassy and said. Тэгээд одоо нөгөө элчингийн хүмүүс тэрнийхээ бүр ингэж гуйсан ч болоосаа гэж нэгт үсэж байна. This is my wife. I can't leave her behind and my kids. Би манай эхнэр болоо хүүхдүүдээ орхиж чадахгүй гэд. Гуйсан ч болоосаа гэж ерөөхдөө тэр хүс хэлж байна. Гэтэ би чадаагүй. So my car started departing. За. Машин маань яасан бэ? Машин маань явж эхэлсэ гэсэн үг тий. Depart гэдэг чинь явах гэсэн үг. Онгоцны буудалд гарах юм бол ерөнхийдөө ингээл departing gates гэл тий. Ингээл явах онгоц гэж гарч ирдэг. Тэгэхээр онгоц машин ингээ яваад эхэлсэн байна. Тэгэд явж эхэлсэн. I wish I had told her not to cry. Дахиад бас яасан ч болоосоо гэж хүсэж байна. Харамсаад байна. Түүнд би битгий уйлаач гэж хэлсэн ч болоосоо гэж бас хүсэж байна. За, ингээ хөрх ихнэр нөхөр хоёрыг салгацсан байж шүү дээ. Аавыг нь
хүүхдүүдээс нь салгацсан юм байна. The anti-migrant groups in South Africa said their protests were aimed at undocumented foreigners. За тэгээ нөгөө нэг цагаачтын одоо тий бүртгэлгүй энэ цагаачтын эсрэг одоо энэ бүлгэмүүд нь болохоор тий Өмнөд Африк нь тэдний ингээд протест гэдэг ч одоо юу лээ энэ жагсаал нь тий бослого нь ямар ч тийм одоо яах нь энэ ингэж цагаачтын эсрэг энэ бүлгүүдийн одоо бослого нь ямар ч бүртгэлгүй одоо энэ гадаадынхны эсрэг чиглэсэн aimed at гэдэг чинь болохоор чиглэх гэсэн үг шүү. Чиглэх. Чиглэсэн байсан байна. За, the country's outspoken culture minister Gayton McKenzie. За, тэгэхээр энэ дээр нь болохоор юу гарч ирж байна? Улсын тийм ээ outspoken culture minister. За, outspoken гэдэг нь болохоор яах нь ерөнхийдөө олон нийтэд харилцах гэсэн үг. Олон нийтэд харилцах. Олон нийтэд харилцах гэвчээ. Харилцах соёлын ерөнхийдөө сайд Gayton McKenzie who leads also one of the parties in coalition government. За тэр нь болохоор бас нэг coalition government гэдэг нь болохоор яг нь ямар засгийн газар юм бэ гэхээр нэгдсэн засгийн газар гэсэн. Олон ингээд намууд нэгдэж засгийн газар болоход болохоор ингээд coalition болдог. Тэрийг хэлж байна. За нэгдмэл засгийн газар гэсэн үг шүү. Тэгэхээр нэгдмэл засгийн газрын ерөнхийдөө удирддаг Маккензи хэлэхдээ бас л яг энийг хэлсэн. Энэ бүлгүүд чи ерөнхийдөө ингээд зөрчил бичиг баримтгүй одоо ингээд гадаадуудад эсрэг чиглэж байгаамаа. Бичиг баримттай бол зүгээр шүү дээ гэж байна. We say South Africa is open to our brothers on the continent. За бид нар хэлэхдээ Өмнөд Африк бол ерөнхийдөө бол манай одоо ТV-ийн ахын дүүст бол ерөнхийдөө бол нээлттэй. But come here legitimately. Legitimately гэж үгс үг юм. Тэгэхээр хууль ёсны дагуу гэсэн үг шүү. Legitimate гэдэг чинь. Хуулийн дагуу гэхийг legitimate гэдэг юм. Come with your papers. Бичиг баримттай байдаг. He told the BBC's interview program. За BBC-гийн ингээд ярьсан хөлт хэлсэн байна. Хууль ёсны байгаач л гэсэн. But Itoro says his legal status did not protect him from hostility. Гэхдээ Иторогийн хэлснээр түүний legal status гэдэг нь юу юм бэ гэхээр яг нь хууль ёсны байгаа тэр одоо нэг хууль ёсны одоо тэр байдал нь хуулийн дагуу байгаа нь ч did not protect him. Түүнийг л хамгаалаагүй. From hostility. Hostility гэдэг нь юу гэсэн үг юм гэхээр hostility гэдэг нь тийм ерөөдөө л энэ аюул гэсэн үг шүү. Аюул найрсаг бус байдал гэсэн үг шүү. Тэр ерөөдөө тийм хин нэгэнд муухай харьцаад тийм ээ ширүүн ингээд догшин байгаад байх чинь hostility гэсэн. Аюул найрсаг бус байдлыг ерөөдөө хэлж байгаа. As he shows BBC a copy of document that he says за as гэдэг өдрүүнийг санаж гинөө тийм as бол ерөөдөө зуур гэсэн үг гэхэд автагдчихжээ. Яах зураа тэгж ерөнхийдөө хамгаалаагүй гэж хэлж байгаа юм гэхээр he shows BBC of document. За нэг ерөнхийдөө бичиг баримт ерөнхийдөө BBC-д үзүүлсэн. That says he proves he has right to stay in the country. За түүний хэлснээр ерөнхийдөө түүнийг бол нэг зүйлийг бол баталж гин. Ерөнхийдөө бол баталж гин. Юуг баталж байгаа юм бэ гэхээр тэрээр яах нь баталж байгаа гэсэн. Тэгээ юуг баталж байгаа гэхээр тэрээр ийм эрхтэй гэдгийг хадж байгаа гэсэн. Энэ right гэдэг чинь болохоор эрхтэй. Энэ улсад ерөнхийдөө бол яах нь байх эрхтэй гэдгийг нь бол харуулсан. Бичиг зас байгаа юм байна.
He was not alone according to Nigerian authorities. За, Nigerian authority гэдэг нь болохоор юу гэсэн үг юм бэ гэхээр энэгэдөө эрх баригчид гэсэн үг тийм ээ. Эрх баригчид буюу одоо нөгөө шийдвэр гаргагчид гэсэн үг. За, эрх баригчид. Засгийн газрынхан тийм ээ. Гэр бүл дотор бол энэгэдөө аав нь, сургууль дотор бол багш нар, захирлууд гэдэг шиг тийм. Улсын хувьд бол энэгэдөө засгийн газар гэсэн үг. Тэгэхээр нөгөө нэгээрийн эрх баригчдын хэлснээр бол тэр ганцаараа ерөнхийдөө ингэ яриад байгаа юм биш ээ гэж байна. We have records of Nigerians who have legitimate papers to remain in South Africa, yet they have been attacked. За тэгэхээр бид нарт болохоор ингээд ерөнхийдөө бол юм ингээд юу рекорд гэдэг чи одоо ерөнхийдөө яах нь тэмдэглэл бид нарт тэмдэглэл байгаа гэж юм тийм ээ. Ямар тэмдэглэл байгаа юм бэ гэхээр ямар тэмдэглэл байгаа юм бэ гэх би тэмдэглэл явуулчих. Тэмдэглэл байгаа. Ямар нэг байгаа гэхээр ерөнхийдөө бол албан ёсны ерөнхийдөө тэр бичиг баримттай ч гэсэн нөгөө байх бичиг баримттай нэгээрчүүдийн тийм ээ тэмдэглэл байгаа. Yet they have been attacked гэсэн ч гэсэн тэднэр л бол дайрсан байна. Nigeria's Minister of State for Foreign Affairs Solo Enikanolaya ямар хэцүү нэртэй. За Nigerian State of Foreign Affairs гэж тийм. За тэгэхээр гадаад харилцааны яамны сайд Solo Enikanolaгийн хэлснээр болохоор Сологийн болохоор бас Өмнөд Африкийн гадаад харилцааны менежер ярьснаар бол хэлэхдээ бичиг баримттай ч гэсэн гэд атаклуулаад ингээд дайралтанд өртөд байгаа хүмүүс бол байгаа гэж хэлсэн байна. За нэг үзье. The temperature was raised last week following the death of Nigerian who was killed as the police were arresting him over suspected drug offenses. За temperature was raised. Temperature гэдэг чинь юу гэсэн үг юм? Температур тийм ээ нөхцөл байдлын ингээ халуун. Тэгэхээр температур одоо Өмнөд Африкийн одоо нэг цаг агаар бол биш шүү. Нөгөө харилцааны тэр одоо температур шүү тий. Харилцааны температур нь болохоор бурлам халуун болсон байна. Юуны дараа гэхээр following гэдэг нь болохоор энийг дагаад халуун болсон. Death of a Nigerian. За нэгэрийн үхлийн дараа нөхцөл байдал улам халуун болсон. Тэр нь болохоор who was killed. Тэр алуулсан. As the police were arresting him over suspected drug offense. Тэгэхээр түүнийг болохоор яах зур тэр алуулсан юм бэ гэхээр цагдаа нар түүнийг баривчилж явах зур бол тэр алуулсан байна. Over юун дээр ингээд алуулсан гэхээр over suspected drug offenses. Тэгээд нөгөө сэжиглэгдсэн харт хамхины одоо offense гэдэг чинь болохоор үйлдэл шүү заяа. Гэмт үйлдэл гэсэн үг. Гэмт үйлдэл. Хөөцөлгөө явуулчих. За энэ гэмт үйлдэл гэсэн үг. Нүд гэмт хэрэг гэсэн үг л дээ энэ. Гэмт хэргийг offense гэж өөрөөлдөг. Тэгэхээр яг нь сэжиглэгдсэн ерөн харт амхины гэмт хэрэгээр болж баривчилж байх үеэр алагдсан нэгээр залуугийн одоо үхлийн дараа South Africa-ийн ерөнхийдөө нөхцөл байдал улам бол шивсэн байна. Lamalo maintains that South Africa deals with those who take the law into their own hands. Lamalo гэдэг нэг сайд нь тийм Өмнөд Африкийн сайд нь хэлэхдээ Өмнөд Африк болохоор яасан байна? Deals with гэдэг нь болохоор яах нь ерөнхийдөө хариуцлага тооцдог гэсэн үг тийм. Deals with за ингээд highlight гэж. За, deal with гэдэг нь болохоор яах нь. Ерөнхийдөө бол харьцах гэсэн үг. За, тэгэхээр юуны харилцаа ярьж байгаа юм бэ гэхээр those who take the law into their own hands. За, энийг үзье. Ямар хүмүүс гэж байна? Хуулийг бариад, хуулийг өөрийн гартаа авдаг хүмүүс гэж байгаа шүү. Юу хэнийг хэлээд байгаа юм бэ гэхээр гэмт хэрэгтнүүд л гэж байгаа. Хуулийг ерөнхийдөө ингээд үүлээ ашигладаг хүмүүс. Хүмүүстэй ерөнхийдөө харьцдаг өөрсдөө.
But added President Cyril Ramaphosa was also very firm on South Africa's sovereign right to enforce its immigration laws. Тэгээд нөгөө ерөнхийдөө бол ерөнхийлөгч Cyril ерөнхийдөө бас ямар гэж хэлсэн бэ гэхээр very firm. Firm гэж өгсөн юм. Firm бол хатуу гэсэн үг. Хатуу. Ямар олон үг үзэж байна өдөр ч гэсэн. За юунд хатуу юм бэ гэхээр on South Africa, Өмнөд Африкийн sovereign right болохоор яах нь. Sovereign гэдэг нь болохоор төрийн гэсэн үг л дээ. Төрийн эрх гэсэн үг шүү. Төрийн эрх. Sovereign төр барих гэсэн үг. Төр барих эрх гэсэн үг тийм. Нийтдээ төрийн эрхийг ерөнхийдөө sovereign right гэж болно. Төрийн эрхэнд ерөнхийдөө бол эрхээ enforce гэдэг нь юу гэсэн үг юм? Enforce гэдэг нь хэрэгжүүлэх гэсэн үг. Хэрэгжүүлэх. За тэгэхээр хэдүүл энэ бол юуны хэрэгжүүлэх юм гэхээр юу хэрэгжүүлэх юм гэхээр энэ яг нөгөө цагаачлалын хууль. За хинээс нь ингээд энэ сав уншсан юм харах юм бол Ламала бол ерөнхийдөө хэлэхдээ бол Өмнөд Африкийн ерөнхийдөө яаж байна? Хууль зөрчдөг нөхдүүдийг бол ерөнхийдөө өөрсдөө их харьцдаг гэж байна. Хатуу харьцдаг юм байна. Ерөнхийдөө бол харьцдаг, арга хэмжээ авдаг. Энэ арга хэмжээ авдаг гэж ойлгох арай ойлгомжтой. Арга хэмжээ авах гэсэн үг шүү. Хүмүүс бол арга хэмжээ авдаг. Гэхдээ ерөнхийдөө Cyril нь ерөнхийдөө бол Өмнөд Африкийн цагаачлалын эсрэг хууль дээр бол нэлээд хатуу хүн юм байна. За энэ хүртэл уншчихъя. За тэгээ өнөөдрийн болохоор бэлтгэсэн мэдээ та бүхэнд бас таалагдсан бол та бүхэн болохоор бас subscribe тавьчих дараад мөн дараагийн удаа бас ямар хуу төрлийн контент, видео, хичээл мэдмээр байгаа зүйл юу байгаа тэрийг бас бичиж үлдээгээрэй. Түүнийг би гаралтаа уншиж танилцах болно. Bye bye.